Индусчлуу компани Эрдэнэт хотод 2 сарын хугацаанд барьж ашиглалтанд оруулж байгаа амины орон сууцыг танилцуулъя гэж бодож байна. За энэхүү манай компани барьдаг энэ амины орон сууц маань бусад компаниудын амины орон сууцаас юугаараа ялгаатай юм бэ? Юугаараа давуу юм бэ гэдгийг та бүхэнд өнөөдөр тайлбарлая гэж бодож байна. Манай компанийн орон сууц маань энерги эмнэлттэй гэж бид нэрлэдэг. Энерги эмнэлттэй гэдэг нь юугаараа юм бэ? За нэгдүгээр хийцэл. Хийцэл бол ямар ч хийцлээр шийдэж болно. Хамгийн гол нь байшингийн маань хаших хийц маань дулаан алдагдaltaгүй байх хэрэгтэй. Энэ дулаан алдагдaltaгүй байх хэрэгтэй бид яаж шийдсэн юм бэ гэхээр полиуретан шүршдэг хөөсөөр дулаалдаг байна. Дулаалахдаа Канадын IC-ний нэг компани дэлхийн номер 1 энэ шүршдэг хөөсөнд дулаалгаар манайх байшингаа өвч бүрэн дулаалсан байгаа. Дээвэр, хан, шал бүгдээрингийн энэ шүршдэг хөөсөөр дулаалснараа манай байшин бол дулаан алдагдaltaгүй юм а гэдгийг бол бид бас баттай хэлж чадах юм а. Хоёрдугаар асуудал нь юу гэхээр энэ байшин маань манай архитекторын шийдлэр яаж шийдэгдсэн бэ гэхээр ерөөсөө өглөө нар манцнаас ахуулаад оройн нар жаргалтал энэ байшин маань нараар хална. Нарны өмнөгөө дулааныг ашиглаж энэ байшин маань дулаан байдгаар онцлогтой юм байнамаа. Та бүхэн анзаарч байгаа бол цонхнууд маань бүгд шалнаасаа таазаа хүртэл юм өндөр цонхнуудаар шийдснээрээ манай байшингийн давуу тал байгаа юм аа. За тэгээд хоёр дахь бас гол асуудлуудын нэг маань юу юм бэ гэхээр энэ байшин маань доороосоо шалнаасаа ямар ч дулаан алдагдaltaгүй байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ та бүхэн анзаарч байгаа бол энэ байшингийн маань энэ living room буюу төвшин доогуур байшингийнхаа шалнаас доошогоор ингэж шийдсэн байгаа. Энэ амралтын хэсгийг нь том өрөөндөө энэ хэсгийг хүртэл биднээс битүү полиуретан хөөсөөр шүршиж дулаалсан байна. Тэгэхээр энэ маань юу юм гэхээр байшин бол хичнээн ямар ч өндөрт яаж байрлаж исэн шалнаас дулаан алдагдaltaгүй байх хэрэгтэй хамгийн чухал гэдэг юм а. Энэ дээр та бүхэн маш их анхаарч амины орон сууцаа барих хэрэгтэй юм шүү. За бас нэг энэ энерги эмнэлттэй байгаагийн маань гол нэг цогц асуудлын маань нэг юу юм бэ гэхээр энэ байшин маань агааржуулалт нь хаацын тусгай агааржуулах төхөөрөмжийг энэ зөвлөсөн байна. Энэ агааржуулалт төхөөрөмж юугаараа давуу юм? Бусдаасаа илүү юм. Энэ байшинд яагаад энэ агааржуулалтыг суулгах болсон юм бэ гэхээр бид бүхэн та бүхэн бүгд л сонсож байгаа байшин амьсгалах хэрэгтэй гэж. Манай компани зүгээс бол энэнийг бол няцаадаг. Байшин бол амьсгалах хэрэгтэй. Байшин амьсгалах юм бол дулаан алдагдaltaй болно. Байшин биш дотор нь байж байгаа хүмүүс цэвэр агаараар амьсгалж амьдрах хэрэгтэй юм аа. Тэгэхээр цэвэр агаараар амьсгалж амьдрна гэдэг маань юу хэлж байгаа юм бэ гэхээр энэ байшингийн маань гарч байгаа бохир агаараар орж ирж байгаа цэвэр агаарыг нь халааж оруулж байгаа. Энэ байшин дээр биднээс бүр онцлогтойгоор шийдсэн байна. Юу юм бэ гэхээр энэний орж ирж байгаа цэвэр агаарыг нь биднээс газрын гүний дулаанаар халаагаад газараас доошоо хаад 3.5 м-т хоолоогоо суулгаж байгаа. Гаднаас орж ирж байгаа хүүтэн агаарыг газрын гүний дулаанаар халаагаад дээрээс нь агааржуулалтын төхөөрөмжөөрөө нэмж халаагаад ингээд гаднаас шууд хүүтэн агаар биш дулаан бүлээдсэн агаар энэ байшинд орж ирдгээр онцлогтой юм а. Дээрээс нь энэ агааржуулалтын төхөөрөмж маань 8 шүүлтүүрээр давхар агаарыг шүүдэг байгаа. Нүүрсэн шүүлтүүр, төрөл бүрийн шүүлтүүрээр. Энэ юу гэхээр Улаанбаатар хотод өнөөдөр бүр асуудал болоод байгаа. Утааг 100% шүүгээд цэвэр агаар харуулж ирдгээр бас энэ агааржуулалтын төхөөрөмжийн нэмээр онцлог байгаамаа. Тэгээд эцэст бол энэ байшин дотор амьдарч байгаа нялх балчир хүмүүсээс ахуулаад өгтгөс нь хүртэл бүгдээрээ цэвэр агаараар амьсгалах нь өнөөдрийн бидний асуудалд хамгийн чухал асуудал байгаа шүү. Тэрийг та бүхэн анхаараарай гэж хэлэх гэсэн юм аа. За тэгээд эцэст энэ байшин маань ерөөсөө л амины орон сууц маань ямар ч үед та ирсэн тох тухтай дулаан байх нь хамгийн чухал гэдэг юм. Тэгэхээр энэ тав тухтай дулаахан байхын тулд энэ байшин маань дулаанаа алдагдгүй, дээрээс нь хоёрдугаарт нь энерги маш их хэмнэж явах хэрэгтэй. Энийг нь биднээс бас давхар бяцхан асуудлаар шийдсэн. Энэ юу юм гэхээр энэ ухаалаг төхөөрөмж суулгаад яадаг юм гэхээр энэ халаалтынхаа системийг гар утсаар биднээс удирдах боломжтой болгосноор бас онцлог байна. Тэгэхээр та бүхэн энэ байшин дээр ирэхээс цагийн өмнө градусаа 20 градус дээр тавьчаад ирэхэд цагийн дараа ирэхэд байшин чи 20 градус баг. Өглөө гарахдаа та бүхэн
халаалтаа унтраачаад байж нараараа халсаар байгаад орой ирээл та бүхэн халаалтаараа шийдэж болохоор ингэж энерги бүтэн өдөржин таны цахилгаан дулаан зарцуулдаг дулааны чинь хэмнэх боломжтой байшин байгаа юм шүү. Тэгэхээр одоо манай компани вебсайт болон пэйж хуудасуудаар та бүхэн зочлоо тэн дээр миний болон манай компани инженер техникийн ажилтнуудын амины орон сууц барихад анхаарах шаардлагатай зөвлөгөөнүүдийг бол нэлээд бичиж байрлуулсан байгаа. Тэгэхээр амины орон сууц барихдаа та бүхэн манай энэ зөвлөгөөг уншиж, манай энэ вебсайт пэйжээр зочилж та бүхэн амины орон сууцаа бариарай гэж та бүхэн зөвлөсөн юм аа. Ингээд дуртай цагтаа манай компани утас руу залгаж зөвлөгөө авч болно. Баярлалаа.